Яамдынхаа төсөвтэй холбогдвол тодруулах зүйлүүд байгаад байна. Нэгдүгээрт энэ хүнсүд аж ахуйн хөнгөн үйлдвэрийн яамны хүрээнд энэ хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнүүдэд өгдөг урамшууллын чинь хэмжээ 26 онд төсөвлөгдөж байгаа хөрөнгө нь ер нь яаж өөрчлөгдсөн юм бэ? Энэ дээр нэг тодорхой хариу аммаар байна. Хоёрдугаарт бид бас хэд хэдэн том аянууд өрнүүлэн яваад байгаа улсууд тэрлүү дандамаа боловсруулах чиглэлийнхээ ямиг нэмэгдүүлээгээд тодорхой төрийн бодлого чиглүүлээд хөнгөлөлттэй зээлийн асуудал яриад яваад байгаа. Энэ зээлийн хүүгийн зөрүүд олгох хөрөнгийн хэмжээр нь ямар хөө байдлаар өөрчлөгдсөн бэ гэдэг асуудлыг нэг тодруулмаар байх юм. Гурав дахь зүйл нэг жил гарan хэдүүлээ энэ гурил тойрсон газар тариалан тойрсон хэрүүл хийцгээсэн. 7 сарын 9-нд бахан шинэ хаврын чуулганы төгсгөл дээр биднээс гайлын албан татвар чөлөөлсөн хуулиан хүчингүй болгосон. Баруун бүс нутаг газар тариалан хийгээд гурилын үйлдвэрлэлийн хөгжил султай тэр хүн амын хүнсний хангамж хэрэгцээг хангахын тулд бид тусгайлсан бодлогууд авч хэрэгжүүлэх ёстой юм байна. Тухайн бүс нутгийн боомтуудаар нь жиссэн хүн амдаа ноогдох хэмжээний гурилыг нь оруулж ирэх асуудлыг шийдье гэдэг ийм яриа юмнууд явагдсан, дагсан тогтоо шийдвэрүүдэд би орсон гэж ингэж ойлгодог. Өнөөдөр манай зарим их хурлын гишүүд хүнсүд аж ахуйн хөнгөн үйлдвэрийн сайдад тодорхой асуудал тавиа явж ийн лээ. Би дэмжиж гарын үсэг зурсан. Тэгэхээр юу гэж яах гэхээр зэрэг дахиад энэ чиглэлийн бүтээгдэхүүнүүд гэдэг юм уу энэ жилийн энэ гантай нөхцлөөс хамаарат малын тэжээлийн хэрэгцээ үүсэж байна. Тэгэхээр одоо энэ үн дээр ямар бодлого зохицуулалтын арга хэмжээ авах юм бэ гэдэг асуудлыг хөндөж байна. Хөндөхдөө өнөө яаран хөндөж болохооргүй гайлын тарифын бодлого дээр чинь хөндөх маягтай яваад байх юм. Тэгэхээр хэдүүлээ татварын тарифаар нь биш татварын бус зохицуултуудаар нь шийдэх болцоо боломжууд байна уу? Та хэд маань энэ үндэсний үйлдвэрүүдтэйгээ ярьж хөөрөөд энэ баруун бүс нутгийн хангамжийг бас нэг хүчрэгөө үн өртгийг өндөржүүлчихгүйгээр шийдчих тухай яриа хөөрөнд хүрсэн байна гэж би ингэж ойлгоод байсан. Энэ талаараа нэг тодорхой мэдээлэл өгөөч. Энэ тэхгүй боломгүй л нэг ийм л асуудал яригадаад яваад байна. За дараагийн нэг зүйл 25 оны нөхцөл байдал тийм За хэд нэмэр хариулах вэ? Төрийн нэр хариулах юм уу? 4 нэмэр дээр микрофон. За бачруулах шүний асуултанд хариулъя. Хүнсүд аж ахуйн хөнгөн үйлдвэрийн яамны төрийн нэрмжийн дарга Жамбал Цэрэн. За хүнсүд аж ахуйн хөнгөн үйлдвэрийн яамны нийт төсвийн хязгаар 671 тэрбум байгаа. Тэгээд өргөн барьсан төсөв маань 641 тэрбум. За тэр дотор салбарын сайдын төсвийн багцын 64-өөс 70% нь тэр чигээр татаас урамшуулал хүүгийн хөнгөлтүүд байгаа. За 26 онд нийтдээ 395.3 тэрбум төгрөгийн татаас урамшуулал тусгагдсан явж байгаа. За үүний 332.2% нь тэрбум нь татаас, за 63.1 тэрбум нь урамшуулалт явж байгаа. За урамшуулал нь арь ширний урамшуулал, ноосны урамшуулал, сүүний урамшуулал, хүнсний ногоо, улаан будаа гэх 5 төрлийн урамшуулал. За хүүгийн хөнгөлт нь Атрын 4-р аяны зээлийн хүүгийн хөнгөлт татаас, за хүнсний хангамж аюулгүй байдал үндэсний хөдөлгөөн буюу одоо улсын их хурлын 36 дугаар тогтоолын хүрээнд олгогдож байгаа зээлийн татаас хүүгийн хөнгөлөлт, за шинэ хоршоо чинээлэг малчин хөтөлбөрийн татаас хүүгийн хөнгөлөлт, за цагаан алт хөтөлбөрийн
татаа сүүгийн өнгөлт явж байгаа. За 2023-аас 2025 онд нийтдээ 379.4 тэрбум төгрөгийн одоо хүүгийн өнгөлтийг олгосон, нийтдээ 2.8 их найт төгрөгийн зээлийг гаргасан байгаа. За нийт дүнгээр нь задлаад аваад үзэх юм бол 26 онд нэг зээлийн хүүгийн татаас 332.2 тэрбумыг олгоно гэсэн. За 26 онд нийт олгогдох зээлийн хэмжээ 1.7 их найт төгрөгийн одоо зээлийг гаргана гэж ингэж тооцож байгаа. За 36 дугаар тогтоолтой холбоотой зээлийн хүүгийн хөнгөлөлт өнгөрсөн 23 оноос 26 онд нийтдээгээд ингээд аваад үзэхээр 290.8 тэрбум төгрөгийн татаа сүүгийн өнгөлт олгохоор байгаа. За энэ оны одоо дүнгээргээд нийт хөтөлбөр эрхэлсэн хугацаанаас ахуулаад 1.2 их найт төгрөгийн зээлийг 3100 гаруй одоо зээлэгчдэд олгосон байгаа даа. За эх оны төсөвдөр бид нэг 650 орчим тэрбум төгрөгийн зээлийг 36 дугаар тогтоолын хүрээнд гаргах юм төлөвлөгөөтэй байгаа. Энэний үр дүнд өнөөдрийн байдлаар нэг 50 гаруй үйлдвэр одоо ашиглалтанд орсон томоохон үйлдвэрүүдийг авч үзвэл 50 гаруй үйлдвэр. Энэ дотор сүүний 9 үйлдвэр, гурилын 12 үйлдвэр гэдэг юм уу. За мах төхөрөх боловсруулах 18 үйлдвэр гэдэг иймэрхүү үр дүнтэй байгаа. За хатрын 4 зээлийн хүрээнд үндсэндээ нийт олох зээлийн хэмжээ 800 тэрбум байгаа. Тэгээ энэ оны одоо гүйцэтгэлээр 350 орчмыг гаргасан, нийтдээ нэг 815 зээлдэгч эргэн аж ахуйн гэж хамрагдсан. За 2026 онд нэг 400 тэрбумыг гаргах юм төлөвлөгөөтэй. За цагаан алт хөтөлбөрийн хүрээнд 690 тэрбум төгрөгийг зээлийг гаргасан. За зээлдэгчдэд нэг 160 гаруй зээлдэгчид одоо зээлийг олгосон. 26 онд 500 тэрбум төгрөгийн зээлийг олгохоор байгаа. За зээлийн үр дүнгууд бол эхнээсээ харьцангуй сайн гараад явж байгаа. Шинэ хоршоо чинээлэг малчин хөтөлбөрийн хүрээнд эх онд 500 тэрбумын зээлийг гаргана гэж ингээд төсөвдөр тусгагдсан явж байгаа. За өнгөрсөн хугацаанд нийтдээ нэг 844.5 тэрбум төгрөгийн зээлийг Дөрөвнөр гүсэж хариулъя. 25 мянган одоо хоршоодод зээл олгосон ийм дүнтэй байгаа. За баруун бүсийн гурил газар тариалангийн салбарыг сэргээн хөгжүүлэхтэй холбоотой салбарын яамн дээр тодорхой төлөвлөгөө гаргаад ажиллаж байна. За салбарын яамнаас хүнсүд аж ахуйн хөнгөн үйлдвэрийн сайдаас өгсөн чиглэлийн дагуу ажлын хэсэг гараад баруун бүсийн аймагуудад ажилласан. За энэ жилийн тухайд бас харьцангуй байгаль цаг уурын эрсдлээс хамаарат баруун бүсийн ургацын төлөв байдал бас төдийлөн сайнгүй гарсан. Цаашдаа бид нар энэ байгаль цаг уурын уур амьсгалын өөрчлөлтийг даван туулах чадвартай, тэсвэртэй ийм одоо газар тариалан хөдөө аж ахуйн салбарыг хөгжүүлж цаашдаа авч явахгүй бол энэ байгаль цаг уурын хурмстаас хамааралтай нөхцөл байдал бол манай салбарт нэлээд тийм эмзэг байдлыг бий болгож байна гэж ингэж үзэж байгаа. За ялангуяа одоо Завхан аймаг, Увс аймаг гол тариалан хийж байгаа Завхан аймаг, Увс аймагуудын тариалан эрхлэгч аж ахуйн эргэн аж ахуйн нэгжүүдтэй холбогдох уулзалтыг зохион байгуул. За дөрөвнөр гүсэж хариулъя. Төлөвлөгөө гаргаад ажиллаж байгаа. Тэгээд дотоодын гурил үйлдвэрлэгч 5-6 аж ахуйн нэгжтэй холбогдох уулзалтыг одоо хэд хэдэн удаагийн уулзалтыг хийсэн. За Улаанбуудайн гурилын хэрэгцээг хангах доктортой байдлыг анхаарч одоо галийн албан дотроос чөлөөлөх тухай хуулийг хүчингүй болгосонтой холбоотойгоор одоо баруун бүсийн иргэдэд гурил өндөр байхааргүй одоо зохицуултыг хийхэд хамтран ажиллах чиглэлээр санал солилцоод ингэж ажиллаж байгаа. Энэ ажлын хүрээнд үйлдвэрийн үнээр тодорхой борлуулалтын цэгүүдийг тухайн бүс нутгуудад байгуулад ажиллаж байгаа. Тухайн одоо үйлдвэрүүд нь тухайн сард улиралд одоо явуулах тоо хэмжээг хүн амын жишсэн хэрэгцээнд нь тулгуурлаад орон нутагт нь одоо үйлдвэрийнхаа үнээр хүрэх чиглэлээр одоо ажилласан. За бидний хувьд одоо дутагдaltaй байгаа Улаанбуудай нөөцөө бүрдүүлэх дотоодын гурил үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүдийн Улаанбуудайгаар одоо таслахгүй байх энэ чиглэлийн одоо Бачарлагч тодруулъя. За энэ жилийн ургац хураалтын байдал ер нь байж байгаа нөхцөл байдлуудаа харахаар зэрэг бид хэдэд эх жил хүнсний Улаанбуудай дээр хэдийн хэмжээний дутагдал үүсэхээр за тариалах хүрэн дээр хэдийн хэмжээний
дутагдал үүсгэхээр ийм тооцоол юмнууд гарч байна вэ? Дандаа тариалах үрийн энэ нийлүүлэлтийн асуудлыг ер нь ямар хөө байдлаар хөрөнгийн их усүрэн зохицуулна гэж бодоод байна вэ? Уг нь бол хүнсний хангамж аюулгүй байдал 36 дугаар тогтоол дотор бол 2 нөөц бүрдүүлэх үүрэг хүлээсэн. Нэг нь стратегийн нөөц буюу энэ таварын Улаанбуудаа, нөгөөх нь технологийн нөөц буюу үрийн Улаанбуудаа. Бид хэд таварын Улаанбуудаа дээр нь нэлээд дөхөж байгаа болов уу гэсэн надад би 3-4 жилийн тодорхой хөрөнгө тавилтаар 100 мянга руугаа хүрэх хэмжээний юмыг бий болгосон байх гэж. Технологийн нөөцөө хийж чадахгүй байгаа. Энэ ер нь Монголын газар тариалангийн тогтвортой байдлыг хангахад хамгийн гол нөөц энд байгаад байгаа. Энэ үнийг ер нь яана гэж тооцож төсөөлөөд явна вэ? Энэ дээр нэг тодорхой мэдээлэл юмнууд өгөөч гэсэн нэг юм зүйл байна. Хоёрдугаарт малын тэжээлийн хангамжийг яа тооцож байна вэ? Нэлээд нутгууд гантай байлаа. За бас будаа багавтар хурааж авч байгаатай холбогдуулаад тэжээлийн гарцсан хэмжээ буурах ёстой. Энийг дагуулж хэдүүлээ энэ дутагдаад байгаа нөөцийг хаанаас яаж оруулж ирж борлуулалтанд оруулах вэ? Энэ тал дээр хүнс хөдөө аж ахуйн хөнгөн үйлдвэрийн яам ер нь ямар хөө байр суурь чиглэл барьж байна уу гэж. За байгаль орчны уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас эх оны төсөв дээр энэ байгалийн төрөл зүйлүүд дээр хамгаалтын чиглэлээр авч хэрэгжүүлэх арга хэмжээнүүд чинь өмнөх оныхон төвчнээс ер нь ямар хөө байгаа вэ? Дандаа энэ ой хортон шавьчтай тэмцэх чиглэлийн ажил дээр тавигдсан хөрөнгө мөнгнүүд гэж ер нь ямар хөө юмнууд байгаад байна уу? За өнөө гадны өмнө хүлээчгээд байгаа өнөө том чуулга уулзалтын чинь хөрөнгө За 4 номер төрийн хариулъя. За Барчиргал гишүүний асуултанд тодруулж хариулъя. За энэ жилийн ургацын төлөв байдал, за ургацын балансаас харж байхад бид нэг эргэжил 100 мянган тонн Улаанбуудаа импортоор авах юм тооцооллыг гаргаад холбогдох судалгаа хийгээд ажиллаж байгаа. За энэ дотроо хүнсний Улаанбуудаа нэг 80 орчим мянган тонн тутах ийм нөхцөл байна. За 10-аас 20 мянган тонн үрийн Улаанбуудаа татаж авахар тооцоолж байгаа. За ингэхдээ одоо улсын төсвийн хөрөнгө оруулалт, за хувийн хвшлийн хамтын ажиллагааны үр дүнд энэ 10-аас 20 мянган тонн үрийн нөөцөө одоо бүрдүүлнэ гэж ингэж тооцож байгаа. Ер нь энэ үр дээр бид нар бас шинжилгээ богино хугацаанд хийгээ явахгүй бол энэ байгаль цаг уурын өөрчлөлтөөс хамаарат энэ үрийн шинжилэлүүд бол гадаад талдаа бол маш сайн шинжилт хийгээ яваад байдаг. Манай үрийн шинжилт бол одоо 3-аас 4 жил, 4-өөс 5 жил гэдэг нэлээд тийм удаашралтай яваад байгаа. Тийм учраас За 4 номер гүйцэж хариулъя. тэгэхээр нэг нийтдээ нэг 100 мянган тонн Улаанбуудааг импортоор авахар ингэж тооцож байгаа. Тэгэхээр хүнсний эргэцээнд болон одоо Улаанбуудаа үрийн нөөцөө бүрдүүлэх. За 26 оны төсөвдөр нэг 23 тэрбум төгрөгийн одоо төсвийн санал явж байгаа. Энэ хүрээнд дээр бид нар Улаанбуудаа одоо аюулгүй нөөцөө бүрдүүлж авна гэсэн юм тооцоог. За байгаль орчны юм. За Батбатар сайд хариулъя. За ер нь бол өмнөх оныхоос нэлээд хэмжээгээр зардал нь багассан байгаа. Хортон шавж дээр хөнөөлт хортон шавж гэж байгаа. Түүн дээрх зардал бол багасаад ойн хөтөлбөр дээр тавигдчихсэн 60 өмнөх оныхоос 2025 оныхоос 17 тэрбум төгрөгөөр зардал буурсан баг. Тэгэхээр тэр хэмжээгээр хортон шавж устгах энэ асуудал дээр бас нэлээд багасж байгаамаа. Тэр COP17 гэдэг түрүүн өөр байнгын орон төр ч гэсэн хүмүүс яриад байгаа. Энэ COP17-г 2022 онд Монгол улс хүлээж авна гэд нөөбдээр санал хураалгаад конвенцийн газар дээр ингээд шийдвэр нь гаргацсан. Батбатар сайд гүйцэж хариулъя. Тэгээд шийдвэр нь гарчихсан. Одоо үндсэндээ 330 хоног үлдчихэж байгаа. Үүн дээр энэ 25 онд цугдсан 50 тэрбум төгрөгийг хотын засаг дарахад эрхийн шилжүүлээд тэр чигээр нь явуулсан.
байгаль орчны сайд дээр тавигдсан. Энэ хурал болох газар тэрний бүтээн байгуулалтын ажил 150 тэрбум төгрөг гарч байгаа. 67 тэрбум төгрөг нь бол нүүбийн талаас стандарт тогтоосон жагсаалтаар ирсэн тэр тоног төхөөрөмжийн зардал болж ингэж гарч байгаа. Эдгээр нь эргээгээд харин үр дүнтэй байх Монгол улсын айл төрийн байгууллагуудад яаж хэрэглэгдэх үү гэдэг дээр анхаарах зайлшгүй шаардлага байгаа.